За манай гүрэн хотоос тав хүмүүж байгаа Монгол Улсын ерөнхий сайд, Ухнагийн хөрөс сүх сайд өөрийн бичлэгээ оруулсан нэг дор бэлтгэлийн дундуур 86 сонирхолтыг хийсэн байгаа. За өнөөдөр манай анх удаа энэ уулзж байгаа хамт ирсэн сонирхолтын дээр Монгол Улсын ерөнхий сайд, Ухнагийн хөрөс сүх хүрсэн ирсэн байна. Бүгдээрээ халуун талархал илэрхийлье. Гүрэн тоо хийсэн байгаа манай групп болоод ямар нэгэн шашны болон улс төрийн болон явцуу бизнесээс ангид байна. Гэхдээ ямар ч тохиолдолд бол Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол Монголын ард түмний бас давхар энэ залуучуудын эрүүл мэндийн энэ одоо сайн санаачлалыг дэмжиж байгаад нь бол бид маш талархж байгаа. Цаашлаа бас энэ зүйл маань бол олон одоо салбарлаж явах бах. Манай группийн гишүүн дэлхийн үндэсний болонгот олон орноос сонирхолтой ирүүлж байгаа. Өчигдөрхөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын Танган дотор сонирхол явуулсан байгаа. Өнөөдөр Афганистанд үүрэг гүйцэж байгаа олон зуун Монгол залуучууд маань хамтсан сонирхол хийж явуулж байгаа. Тэгэхээр энэ эрүүл Монгол хүний төлөө энэ үйл ажиллагааг бол ямар нэгэн нам улс төр гэхгүй монголчууд нэгдээд бие биенийгээ дэмжиж хийх ёстой гэж үзэж байгаамаа. Ингээд бид нар дайчин чанар төсвөрийн талбар дээр зогсож байна. Энэ талбар бол өнгөрсөн 102 сарын хугацаанд 58 хоногийн дотор Монголын байд харвааны холбооны 58 хөгжлийн жил одоо хийж амжаагүй байсан зүйлийг тамирчид маань санаачлаад хийсэн байгаа. 552 сая төгрөгөөр хийгдсэн. За Монгол Улсын ерөнхий сайд бас анх удаа ирж байгаа. Та бидний хойд харагдаж байгаа энэ олимпийн цагираг бол дэлхийд дээр одоо бүртгэж байгаа хамгийн том олимпийн цагираг байгаа. 2012 онд англичуудын хийсэн олимпийн цагирагнаас хаашаашаа 2 метрээр том буюу 13 фактын 27 метрийн 5 дор байштай төвчүүд ийм цагираг хийсэн байгаамаа. Энэ цагираг бол зөвхөн спортын төдийгүй монголчуудын ивнийг болж байгаа. Энэ хамтарсан сонирхолтод зорж ирсэн Монгол Улсын ерөнхий сайд таныг үг хэлбэр хэмээн хүсэж байна. Баярлалаа. Их Монгол ирчүүдтэйгээ уулзч байгаа баяртай байна. Би сайхан ер хүнийг хөдөлж явдаг юм хэлсэн байна. Өөрөө зэргийн арга хасан болоод ч тэр юм уу. Хүчрэх, ер зоригтой, хэлсэн ярьсандаа байдаг. Ийм хийсэн шиг хийж чаддаг. Даавал даасан шиг дааж чаддаг ийм сайхан ирчүүдийг би хөдөлдөг ийм ерхий сайд гэж одоо хэлж болно. Өнөөдөр энэ ч бас манай Монголын хүчрэх ирчүүдийн бас төлөөлөл болоод та бүхэн маань хүрэлцэн ирсэн би баяртай байна. Тэгээд Монгол орны хувь заяа Монгол ирчүүдийн гарт байна. Би эрэгтэй хүний үүрэг ороолыг илүүд үздэг юм ирэгдөө. Эрэгтэй хүний үүрэг ороолыг багд үзэж байгаа юм биш. Гэхдээ энэ улс орноо авч явахад энэ гэр орноо үр хүүхдээ хань ижлээ авч явахад энэ хүний үүрэг бол хамгийн чухал үүрэг гэж би боддог. Тэгээ Монгол ирэх хүн ямар үүрэгтэй төрдөг вэ гэж асуувал би хоёр үүрэгтэй төрдөг гэж хэлнэ гэж боддог. Нэгдүгээр эр хүн бол гэр бүлээ тэжээхэд төрдөг юм. Хоёрдугаар эр хүн бол гэр бүлээ хамгаалахад төрдөг. Энэ бол гэр бүлийн асуудал. Том утгаараа бол эр хүн бол улс их орныхоо хамгийн хүнд ачааг үүрэх гэж эр хүн төрдөг. Хоёрт нь эх оронд аюул занал тохиолдвол алтан ам бүлээн цусаараа эх орноо хамгаалах гэж эр хүн төрдгөө гэж би дотроо бодож явдیں۔ Тийм учраас Монгол эр хүн бол ийм хоёр үүрэгтэй. Энэ бол гэр бүлийн үүрэг, үнэн хүлээсэн үүрэг, бас улс орныхоо үнэн хүлээсэн үүрэг шүү гэдэг одоо энэ ч байгаа хэлсэн хүмүүс дотроос харцсан ахмад хүн юм шиг байна. Түүнийхтэй бас одоо хэлье гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Монгол эр хүн үүрэгтэй, хүчтэй, зорилттой, хяналттай, хүндэтэй бол Монгол улс сайхан байна. Өрхийн тэргүү эр хүн цогтой, золбоотой сайхан явбал тэр гэр бүл аз хямралтай, үр хүүхэд нь цог золбоотой сайн сайхан явдаг. Тийм учраас эр хүний хямрал өндөө гэдэг бол энэ Монгол улсын хямрал өндөө шүү. Улсын сүр зэрэгтэй гэж үгөөдөг тийм ээ. Тийм учраас эр хүн дээр улс орны гэр бүлийн одоо сүлд оршин тогтдог. Тийм учраас манай эрчүүд бол спиртлэг биш спортлог байх хэрэгтэй. Танигчин биш танигчин байх хэрэгтэй. Өрөө сарвал сайхан хүчрэх байж их орноо сайн сайхан авч явна. Ингээд өнөөдөр энэ ч хүрэлцэн ирсэн эрчүүдтэй бүгдэнд нь сайн сайхан хэлсэн. Олон мянган эрчүүд ингэж сонях энэ арга хэмжээнд оролцоосоо Монгол эр болгон хүчрэх байгаасаа гэж би одоо хүсэж байна гэдэг дүүнэртэй аз жаргал эрүүлийн цог хямрыг хүсье. Хүмүүс хүндлэгдэж тэнгэр тэтгэгдэж яваарай гэж өрөөж байна. Баярлалаа. Ус усан дотроо орхон düşээ Монгол уур цагаан сарн нараан төрөл дэлхийн бөрнөөс цус шүн дэлэнт мадаа сүү царин түүхийн харгуун Чингис хайрн
бус орчилгүй цусандаа бүх толгой монголчууд уудам Азийн сэнд адууга хурааж гөрөлдөж өөхөн цагаан хоноо тэнгэр хар өдрөөрдөж өрдрөг удаангада шар тосоор цайлж байна. Хүнэн цагааштай явдаг бусдын нутаг гэж байхад хүнэн хүүгээд ирдэг миний нутаг гэж байдаг юм машины мөр хэрсэн харь орон гэж байхад малын мөрөөр тамгалсан Монгол гэж байдаг юм аа. Тийм ээ бичрийг залуучтай амжилт. За одоо манай тоолох багш маань. За бүгд ганаш яваарай. Одоо ингэж за одоо манай ангич яг нэг игнэндээ сүнэн. Бүгдээ яг тэгшрээрээ. Тэгшрээрээ. За яг тэгшрээрээ. За манай тав хүмүүс нэг хүнийг танилцуулъя. Манай бүх тулгын энэ залууд Монгол улсыг бас өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс энэ хойно байгаа олимпик заримны төслийг нь одоо санаачилж өдөртөж хийсэн байгаа. За санаачилсан болохоор долбор сүрэнгээ тамирч байгаа гэж чинь тэр хаагаарэ. Энэ залуу байтын олон улсын хэмжээний мастер залуу энэ 5 цагийг санаачлаад төслийг нь нэмэгдүүлэх үүдээр хийсэн байгаамаа. Тэр бас энэний дараагаар тав хүнтэй танилцуулнаа. За манай Мянка эдний ажилтнууд очоод мөнгө ажилтнууд очоод. За мөнгө очоод за энэ идэв яг хажуудт нь за бодлоо. За наашаа иргэ арчигтэй. За жоохон шигэ. Жоохон шигэ. За та жоохон гайхаж өгч байна тийм. За ингээд за бүгдээ витгөөд доороо тоодох багшгаа. За манай ганц зүрэн маань агаар даандуудаарай. Хурцмаа. За ирчүүдээ агаар даандуудаарай. Бүгдээ сонирхоо юм нэгэн өрөөд хамтдаа идэ. Хүчрэг ирчүүд Монголоо хөгжүүлнэ гэдэг өрөөд хамтдаа идэ түрүү ердийн сайдын хэлсэн үг байгаа. 1 2 3 Монгол хөгжүүлнэ. За одоо ингээд бүгдээ бэлтгэлэн нийтдээ 50 тоодон тоодохдоо дээшээ цээжээ шахаж дээшээ цээжээ өргөхдөө тоодон ингээд хамт 50 сүнэнэ. 50 сүнээсээ дараа бүгдээ байр байрандаа зогсож байгаарай. Дараа тэмцээн явуулдгийг шүү. За бэлтгэлээ бүгдээ хоцоо тайлаад нүдний шин малгаануудаа тайлъя. Бие чөлөөтэй байдгийг. Анхаар бүгд гартай. Нэг. Хой. За энэ хамтдаа 50 сүнээс таахан баярлалаа. Баярлалаа. Ухаа. За 60-аас дээш сүнэх хүмүүс урагшаа нэг алах нь уу? 60-аас дээш сүнэх шантартай хүмүүс нэг алах нь урагшаа. Урагшаа нэг зэгцтэй. За хэдэн юм бэ? Гараа өргөрөө. За зүг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166
16. 자, 17요. 자, манайхан ийшээ хойшоо 2-2 атчих бүгд энийг нь хойшоо 2-2 атхаад голыг нь хойшоо 2-2 атхаад за энтийг нь хойшоо 2-2 атчих. За 60-аас дэшигээ соноод гисэн хүмүүс нь за гараад ир энэ урд гараад ир 60-аас дэш сонох хүмүүс нь за одоо яг хатаа харна шүлттэй техник буруу сонож байгаа нэг шууд хасаа авчин заа. За 60-аас дэш юм. За ч болов. За дэмжиж өгөөрэй манайхан. Манайхан ихтэйч. Манайхан ихлээ. 1 2 3 4 5
6 다시